Оройн үзэгчтэй Home Cooking нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Ингээ өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд жигэнсэн дахианы махтай хоол үзүүлэхээр шийдсэн байгаа. McDonald's, Burger King, KFC бид зөвхөн Tyson-ыг л хэрэгэлдэг. Tyson. За юуны өмнө бол одоо хэрэггүй хальсыг авчи. За дээрэс нь ясан бас хэрэггүй ясыг бас авчина. Энэ хоолыг одоо яагаад хийхээр болсон бэ гэхээр ерөнхийдөө бол одоо үзэгчдийн хүсэлтээр хийж байгаа гэж болно. Жигэнсэн дахиад махтай хоол хийгээч гэсэн санал ирүүлсэн байсан. Тэр саналын дагуу бас хийж үзүүлэхээр шийдсэн байгаа. Дахианы цээж махыг бас сонгож болно. Цээж мах маань бол бас илүү тийм тослог багтай. Гэхдээ бол одоо дахианы хөл бол бас илүү цээж махнаас илүү гоё амттай, тийм гоё зөөлөн шүүсэрхэг байдаг. Тэр ч утгаараа би одоо дахианы гойны махыг одоо ашиглахаар шийдсэн. За ингээд дахианыхаа махыг бол ерөнхийд нь бол за ингээд нэг хөлөө бол одоо 3 хэсэг болгож өглөө. За үүнийгээ бол одоо би өндөгтэй тийм зурмгаар одоо амталж жигнэхээр шийдсэн байгаа. За өндөгтэй зураг хийхийн тулд юуны өмнө бол одоо өндөг нь за ойролцоогоор бол нэг за 3 өндөг хийчихье. За үүнийгээ бас сайхан зохиж өгнө. За энэ өндөг одоо амтлах хэрэгтэй. Давс. Бэлц. За дээрэс нь одоо сайхан чинхэн ногоон сонгоно. За ногоон сонгоно бол одоо маш сайхан тийм нарийнхан жижигхэн ирч өгнө. За ингээд сайхан жижиг ихсэн ногоон сонгоно хийж өгье. Үүн дээрээ бол одоо баг зэргийн одоо нэмгийн шүүс хийж өгнө. За ойролцоогоор нэг бүтэн нэмгийн 3-ны 1-ийг нь одоо хийж өглөө. За ингээд зураг маань бэлэн дахианыхаа махыг одоо амталж өгье. Энэ бяцалсан саримсаар бол одоо дахианы махыг сайхан үрж өгнө. Энэ маань бол одоо саримсны маань амтыг бол дахианд маань бол одоо маш сайхан оруулж өгж байгаа тий. За ингээд саримсаараа бүх махаа сайхан арчиж өгнө. За ингээд сайхан шүүсийн сайн шингээж өгöd. За одоо давсаа сайхан жигэд. За хоёр талд нь. За баг зэргийн перц. За ингээд үүнийгээ бол одоо өндгөн дотроо хийж өгье. За ингээд одоо дахианыхаа махыг бол одоо сайхан сэрээгээр нилээсэн зоож өгье. Энэ маань бол одоо өндгийг маань бол одоо сайн дахианыхаа мах руу оруулж өгөх те. Жигнүр маань сайхан бэлэн болсон буцалж байна. За одоо үүн дээр дахианыхаа махыг байрлуулж өгнө. За ингээд дахианыхаа махыг жигнүр дээр байрлуулж өгөөд сонгонтой сайхан зураг мунаас сайхан хийж өгнө. Өндөг маань одоо уургаар маш сайхан баялаг. Дээрэс нь одоо дахиа маань бол өөрөө тослог багтай. Тийм учраас одоо энэ маань бол одоо маш тийм гоё баялаг тийм шим тэжээлтэй хоол болно. За ингээд дахианы махаа бол нэг тийм зузаан биш учраас ойролцоогоор нэг 10 минутыг нэхэд бол маш сайхан болно гэж үзэж байна. Америкийн Tyson дахиа 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Tyson. Дахианы мах маань бол одоо ойролцоогоор 7 минут болж байна. Ойролцоогоор 3-аас 5 минутын дараа хэд бэлэн болно. За энэ хугацаанд нь бол одоо жигэнсэн ногооны салат маягийн юм тэгэд та бүхэнд хийж үзүүлье. За ингээд сайхан угаасан хятад байцаа. Сайхан юу цай байна. Чинжүү. За ингээд дууя маань бол маш сайхан бас ногоо одоо буусцгийн одоо соёо болж гэж байгаа тий. За ингээд энэ бүгдийг бол одоо жигнүрдээ хийж өгнө. За энэ ногоонуудыг бол ойролцоогоор 3 минутыг нэхэд бол хангалттай сайхан болно. За ингээд дээрэс нь буусцгаа хийж өгнө. За ингээ брокколи хийж өглөө. За энэ хүн ногоонууд маань бол одоо 3 минутын дараа бэлэн болно. За ингээд 3 минут боллоо. За ногоогоо гаргая одоо. За ногоо маань бол одоо маш сайхан болсон харагдаж байна. Ер нь ийм одоо ногоонууд маань бол маш хурдан болдог те та бүхэн мэдж байгаа. За та бүхэн харж байгаа одоо ямар сайхан тийм өнгөлөх те. Үнэхээр сайхан одоо эрүүл баг зэргийн оливын тос хийж өгнө. За ингээд жоохон давс. За перц.
За лемон жуус. Ингээд салаад маань бол ер нь бэлэн. За одоо ингээд тавгалцгаая. За ингээд жигэнсэн хамтад шинжүү. Хятад байцаанууд байна. За дээрэс нь соёолж. За ингээд юу цай маань бас маш сайхан өнгөтэй болсон байгаа. За ингээд салат маань бэлэн. За одоо дахиагаа харцгаая бүгдээрээ. За дахины мах маань бол одоо маш сайхан тийм зөөлхөн маш сайхан үнэртэй бас дээрэс нь болсон байна. За энэ дахиныхаа махыг 2 хуваана. Яг л 2 хүндэд тэгшин хувааж өгөхгүй бол бас болохгүй шүү дээ, тий. За талын шин талын тавьж өгнө. Өнөөдөр бол би ийм шинэхэн одоо тийм зөөхий дэлгүүрээс авсан байгаа. Зөөхий маань бол одоо ийм жигэнсэн ногоо дахиад тавиал одоо маш сайхан амтан зөгцөн. За ингээд зөөхийгээ тавьж өгье. За ингээд эцсийн мөчөд баг зэргийн оливын тос дахиан дээрээ. За ингээд жигэнсэн дахианы махтай хоол маань бэлэн боллоо. Яасан гоё амттай юм бэ? Дахиад алгуул амттай штэ. Үгүй энэ чинь Америкийн Тайсон дахиа. Америкийн Tyson дахиа 70 жил дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдийг найдвартай эрүүл хүнсээр хангаж байна. Яагаад гэвэл Tyson дахиа хамгийн амттай. Tyson албан ёсны борлуулагч Capital Market